Богино өглөөний дасгал. Хүүхдэд өдөр бүр биеийн тамир хийх 2 ба хагас сараас 6 сар хүртэл ийм харагдана. Гараар эхэлцгээе. Сунгалтын дасгалууд. Гараа сунгаарай. Зөөлөн гэхдээ шийдэмгий. Одоо гаруудаа өргөж амьсгалын дасгал хийж байна. Хүүхдэд таалагдвал болно. Тоглоомын элементүүдийг нэмэх боломжтой. Хийх. Хүүхдүүдийн амьсгалын давтамж насанд хүрэгчдээс илүү байдаг учраас ихэвчлэн хийх хэрэгтэй. Одоо ийм хөдөлгөөн хийж байна. Бидний үеийн мөчүүдийг хөдөлгөөнд оролцох. Бүрэн дээд тал руу. Одоо ийм байдлаар хийж болно. Тойрог хөдөлгөөн. Хөлний хувьд хөлөө хөвлий рүү. Хөлөө нугалах. Эхлээд хамтдаа. Дараа нь ээлжээр. Одоо хамтдаа ээлжээр дугуй. Тазны үеийн мөчүүдэд эргэлтийн хөдөлгөөн. Хүүхдийн хөл гадагш сайн гарахгүй бол ийм чичиргээд хөдөлгөөн хийж байна. Нэг талаас одоо нөгөө талаас. Бид алхаж байна. Алга ташиж байна. Хүүхдийн хөл чангараагүй бол хэвсээ рүү хүрэхийг оролдож болно. Тэрээр үүнийг хийж чадна. Одоо хэвлий дээр эргэх дасгал хийж байна. Хүүхдийг эргэхийг зааж байна. Түүнийг чичиргээд өгч болно. Хэрэв түүнд эргэхэд эрт байвал ийм хөдөлгөөнд дасгах боломжтой. Бид түүнийг хажуу руу эргэхэд бэлдэж байна. Хэрэв түүнийг 3 сар болсон бол бид түүнийг эргүүлэхийг зааж байна. 2 арга бий. Хөлөөр нь бид хөлөө өргөж доод гараа дараад түүнийг нугалахыг нь дэмжиж байна. Тэгвэл тэр чадна. Бид түүнийг гараар нь ч тусалж болно. Эсвэл гараар нь хийх боломжтой. Бид гараар нь хэрхэн хийх вэ? Хүүхдэд доод гараа нугалсан үедээ эргэх нь хялбар. Бид буддын байрлалд хөөрсөн хүүхдийг тайвшруулж байна. Бид түүнийг нугалж глюбочин болгож дууг нэмдэг. Шаш. Хүүхэд сайн тайвшрах болно. Ийм гүнзгий хөдөлгөөнүүд ихэвчлэн тохиолддог. Эцэст нь бид хүүхдийг хэвтүүлнэ. Тэдэнд энэ таалагддаггүй. Хэрэв болохгүй бол бид хөхний доор писинкаар ийм валькийг хийж хүүхдийг тохоогоор нь дэмжихийг зааж байна. Бид бүх гараар дэмжлэхийг сэргээж байна. Бид хүүхдийг хооллох бүрт нь хэвтүүлэх боломжтой.